Улсын ерөнхийлөгчийн томын газраас нэг Монгол нэгдмэл үнд зүйл эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Дэлхийн улс үндэстэн бүр өөрийн гэсэн үнд зүйлстэй. Иргэд олон нийт нь нэгдмэл үнд зүйлсийнхаа тухай ойлголт мэдлэгтэй байхыг илүүд үздэг. Тэгвэл манай улсын хувьд нэгдмэл үнд зүйлс юу вэ гэдэг талаар эрдэмтдийн судалгаа дүгнэлтээ хэлэлцлээ. Үнд зүйлс гэдэг бол хувь хүний гэр бүлийн, албан байгууллагын улс үндэстнийгээд олон төрөл зүйлд хуваан судалж болох харьцангуй ойлголт. Шинжлэх ухааны академи болон соёл урлагийн сургуулийн эрдэмтэд сүүлийн 12 жилийн турш монголчуудын суур үнд зүйлсийн талаар судалжээ. Өгүүлэгдэд байгаа юм бол одоо жишээл үнд зүйлсээ мэдэх үндсэнтэй байх явдал байхгүй. Ер нь бол үндсэнтэй үнэт зүйлстэй байна гэдэг бол тухайн орны хөгжил дэвшилт, тухайн одоо иргэдийн нэг өрсөлдөх чадварт гэдэг юм уу те өөрөө өөрийгөө нөгөө нэг бий гэж үнэлэх үнэлэмжийг бол дээшлүүлж байгаа. Үнэхээр тэр эх оронч үзэл энтрийг одоо төлөвшүүлээ, хөгжүүлээ энтер гэж байгаа бол энэ бол үнэт зүйлсд бол суйрлах ёстой. Тэгээд бид нар бол 2012 оноос хойш өнөөдөр ч одоо 25 он гэхэд бол хичнээн олон жилтэй 13-4 жилийн судалгаан дээр бол дагнаа ажиллаж байгаа. Монголчуудын үнэт зүйлсийг судлах. Гэхдээ бид нар нэгдмэл гэж нэрлсэнгүй, суур гэж нэрлээгүй. Тухайн үед бол бид нар эрхлэн дээдлэх үнэт зүйлсээ гэж ингэж нэрлсэн. Тэгээд эн чинь бол олон удаагийн сургалт, лекц, хэлэлцүүлгүүд энтрийн дараа бол бид нар 9-оор бол томьёолсон. Пирамид гэж бодлоо ихэд суур нь бол ёс суртахуун. Тэгээд мэдлэг боловсрол, нүүдэлчин ухаан, газар шороо, соёл, өв соёл. Гэтэ хүмүүс ягаад соёлын өв гээгүй ингэж идэгин. Тэгэхээр соёлын өвд соёлын биет болоод биет босов. Өв гэдэг дотор чинь байгалийн өв, түүхийн өв гэд өөрөө айгүй тийм өргөн ойлголт учраас энэ бүхэн бол орох ёстой. Хүүхд багчуудаа сургууль хүмүүжүүлэх соёл боловсролын системд сургууль заах хичээлээс ахуулаад ихтэй сургууль нийгмийн бүх шатанд насан туршийн бос төртөл монголчуудын эрхэмлэн дээдлэх үнд зүйл, үндэсний эв нэгдэл, үндэсний ой санавч үнд зүйл эрхэмлэн дээдлэх зүйлүүдийг одоо нэг ойлголтод багтааж ингэж явах юм чиг баримжаа шаардлага гадаад нөхцөл байдал шаардж байна. Дотоодын одоогийн хөгжлийн төвшин шаардлага ч гэсэн шаардж байна. Мэдээллийн технологийн хэрэв үед улс үндэстний үнд зүйлс олон зуун жил уламжлагдсан ирсэн соёл уламжлал нь бүдгэрх устдах эрсдэл бий болсон. Гэхдээ нөгөө талдаа өв соёл үнд зүйлээ орчин үеийн технологиор дамжуулан хүүхэд багчуудад танин мэдүүлэх алхмуудыг улс орнууд хийж байгаагч хурлын үеэр хөндөж байсан юм а. За аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судалгааны дүнд бид нэр 7 орны жишээг судалсан. За 7 орноо сонгохдоо бол бид нар бас ад жаргалын индексээр өндөр, шударга ёсны индекс гэдээ бас тэр үзүүлэлтийг харгалзаж байгаа 7 орныг сонгоод тэгээд судалгаа хийгээд үзэхэд бол нийтлэг харагдаж байгаа зүйл юу вэ гэхээр за үндэсний үнэт зүйлийг бэхжүүлэх, хойч үедээ өвлүүлэх энэ бол өөрөө төрийн бодлогоор хэрэгждэг. За энэ төрийн бодлого бол өөрөө боловсрол, соёл, технологи болон хэвлэл мэдээлэл зэрэг эдийн засаг зэрэг бүх салбартаа уялдаа холбоотойгоор хэрэгжээд явж байдаг. За тэгээд гадаад орнуудын туршлагаас харахад одоо интернет технологийн хөгжил бол маш хурдцтай. Хэмбэл оюун ухааны шинэ үе эхэллээ. Тэгэхээр энэ үед бид нар залуу үедээ үндэсний үнэт зүйлийг хэрхэн өвлүүлэх вэ гэдэг бол өөрөө маш том сорилт болоод байгаа. Энэ бол зөвхөн Монгол улсад тулгамдж байгаа асуудал биш. Гадаад орнуудын хувьд бас энэ маш том сорилт болж байгаа. Манай улсад үнд зүйлсийн тодорхой баримжаа тогтсон чиг хандлагагүй хүмүүс цөөнгүй бий. Хэдийгээр үндэстэн хоорондын шашин хоорондын зөрчил тэмцэл байхгүй ч орлогын ялгаатай байдал, боловсролын ялгаатай байдал нь нийгмийн доктортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж байгааг энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд оролцсон судлаачдын зүгээс сануулж байсан юм а.